Таны утасны багтаамж өрөөд байна уу? Тэгвэл миний заах 3 аргыг заавал хэлж үзээрэй. Таны утасны багтаамж өрөөд байна уу? Тэгвэл миний заах 3 аргыг заавал хэлж үзээрэй. За хамгийн дөрөв general settings-ийн general руу ороод iPhone storage руу ороод энэс ирэхэд одоо өөрийнхөө утасныхаа багтаамжийг жон detail-д шалгаж болно. За тэгэхээр хамгийн их арга нь болохоор хамгийн хэрэглэхгүй байгаа аппликейшнуудаа төр идэвхгүй байлгана гэсэн үг. Ерөөхдөө төр утсан дээрээсээ uninstall хийнэ гэсэн үг. За тэгэхээр чинь YouTube аппликейшн руу орж үзье те. YouTube аппликейшн руу оронгууд аппликейшны хэмжээ нь болохоор 187.5 МБ байна те. За дотор нь аппликейшн дотор байгаа таны мэдээлэл нь бол 3.3 ГБ эзэлж байна. За тэгэхээр offload app гэдэгтээ дарснаар зөвхөн 183.5 МБ хэмжээг тавцсан дээрээс төр хугацаанд чөлөөлнө гэсэн үг. Дотор нь байгаа таны мэдээлэл бол ямар нэгэн байдлаар устдахгүй гэсэн үг. Тэгэхээр offload app гэдэг дарыг. Тэгэхээр төр хугацаанд уншиж байгаад аппликейшн төр хугацаанд актив хийж байна гэсэн үг. За тэгэхээр YouTube руу орж хараа тий. Тэгэхээр ингээд үүлэн зурагтай болсон байгаа. Энэ YouTube гэдэг аппликейшн нь таны утсан дээр байгаа. Гэхдээ ямар нэгэн эсвэл багтаамж эзлэхгүй байгаа гэсэн үг. Тэгэхээр та энэ YouTube-ийг буцаж дахиж ашиглана гэх юм бол дээр нэг дараад буцаад татаад авчна гэсэн үг. За тэгээд буцаад бүх юм яа бид дотор нь байгаа бүх мэдээлэл нь хിവэрээ. Тэгээд буцаад ингээд ашиглана гэсэн үг. Дараагийн арга болохоор мессежийнхаа history-г устгах. За энэ болохоор та нэг тохиргуулга хийгээд өгсөн багтал нь асуудалгүй болчихно. За мессежийн хөтөн бас хөөрхөн зайлсаад байдаг болохоор settings-ийн message хэсэг рүү орж жоод keep message гэдэг рүү ороод эндээ сонголтоо чинь жишээлбэл одоо forever дээр байнгын хадгалаас тэр бол бидний шаардлагагүй. Тэгэхээр бас хөөрхөн багтаамж эзлээд байгаад байна гэсэн үг. Тэгэхээр 30 days хамгийн багаар тохируулчиход болно. Тэгэхээр 30 хоног бодоод мессежүүд нь автоматар устдаад байна гэсэн үг хэрэгэв. За энэ хөрөг хийж хэрэгтэй. За дараагийн арга болохоор интернетийнхаа буюу одоо Safari-ийнхаа history-г устгах. History-г устгахнаар бас хөөрхөн зайг гаргаж авах боломжтой. За тэгэхээр устгахын тулд хамгийн доош settings-ийн хамгийн доош явуулаад Safari руу орж delete history-д орчин. Clear history and website data. За тэгэхээр энэ дээр дараад ирэхдээ бүх history-г delete хийчих хэрэгтэй. За ингэснээр бас хөөрхөн багтаамж гаргаад авнаа гэсэн үг. За тэгэхээр миний хэлсэн 3 арга хөдөө маш үр дүнтэй аргын 3 аргыг хэлж үзээрэй. За тэгэхээр дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Boom.